Хиймэл ертөнц. Та бидний эргэн тойронд байгаа бүхий л зүйл хиймэл гэж зарим хүмүүс итгэдэг байхад үүний талаар хамтдаа ярилцъя. 2018 онд Элон Маск сэтгүүлчдэд ярихдаа бидний амьдарч байгаа ертөнц хиймэл гэж тэрээр өөртөө маш итгэлтэй хэлж байсан юм. Харин үүнийг сонссон сэтгүүлчид бүр инээж шоолж байсан. Тэрээр хэлэхдээ энэ ертөнц бүр асар хөгжчихсөн. Хөгжөөд бүр хэдэн сая жил болчихсон байж магад. Тэгээд хиймэл ертөнцийг бүтээгээд одоо бидний энэ амьдарч байгаа ертөнц бол бодит хэрэгдээ бол хиймэл ертөнц юм аа. Бид хизээ нэг цагт нас бараад энэ тоглоом хиймэл ертөнцөөс гарах тэр өдөр ойртож ирнэ гэж хэлсэн байдаг. Дэлхий дээр өнөөдөр бүхий салбарууд дундаас хамгийн өсөж хөгжилттэй, хамгийн ирээдүйтэй мөн гайхамшиг авчирж байгаа салбар бол яалтчгүй физик болон математик. Тэр дундаа физикийн салбар хүндрэлтэн анхнаасаа л хоол хүнс идэж уух бүхий зүйлээ хэмжигдэхүүнээр хэмжиж килограммаар жингиж эхэлсэн. Мөн хоолны урлаг хөгжиж хоолыг амттай болгохын тулд элдв бодисуудыг ашиглаж эхэлсэн. Сахар, давс, гурил. Харин бодисууд нь элементүүдээс бүрддэг болохыг тодорхойлж мэдсэн юм. Ганц химийн элементүүдийг мэдэх нь хангалтгүй байлаа. Гэсэн ч олон мэдэхгүй зүйл хүн төрөлхтний хувьд асуулт хэвээрээ байлаа. Энэ хугацаанд цаг хугацаа ч өнгөрсөөр олон эрдэмтэд төрсөөр л байлаа. Харин олон гайхамшигт эрдэмтэд тэдгээр шинэ нээлтүүдийг хийж химийн салбарт шинэ амжилтуудыг авчирч ингээд химийн салбарч хөгжиж дэлхийн ертөнц хөгжиж байлаа. Хүн төрөлхтөн ч хөгжиж технологи дэвшлүүд хөгжихийн хэрээр тэнд дунд телескоп, микроскопууд гарч байлаа. Хүндрэлтэн сансар огторгой ертөнцөөс хэдэн сая гэрлийн жилийн зайд байгаагаас ахуулаад хүний нүдэнд харагдахгүй микробитийг хүртэл хэдэн мянганы наривчлалтаар харах болсон юм. Эцэстээ тэр олсон жижигхэн зүйл нь энэ ертөнц зүгээр л долгион, гэрэл төдий, дуу аваа, давтамж төдий яаж хэмжснээс л гагцгүй шалтгаалж байгаа юм. Үүнийг квантын физик гэж хэлдэг. Квантын физикийн талаар хэдхэн минут ярих юм бол мэдээж амжихгүй. Эргэн тойронд байгаа хоол, хүнс, төмөр, гэрийн тавилга, хүн, амьтад бас дэлхийн ертөнц хүний бүтээсэн бүхий л зүйл атомс буюу түүн дотор орших жижигхэн электронуудаас бүрддэг гэвэл та итгэхгүй. Та миний ярьсан эдгээр зүйлсүүдээс энэ материйг үүсгэгч энэ жижигхэн бяцхан гэрлийн энэ зүйлийг долгионч гэж ойлгосон ч болно, гэрэлч гэж ойлгосон ч болно. Бас мэдээлэл, бит аль нэг хэмжигдэхүүнээр ойлгож болно. Та юу ч гэж ойлгож болно. Проекторыг санацгаая. Проектор бол зүгээр л гэрэл тусаадаг. Тэгвэл гэрэл нь бол бодиттой биш. Тэр харин тусааж байгаа проектор нь өөрөө бодиттой юм. Тэгвэл сансар огторгой ертөнц бас зүгээр л нэг гэрлийн тусгал төдий зүйл байгуул яах вэ? Бүх зүйлийг квантаар нь харж чаддаг байсан бол ертөнцийг яаж харах байсан бол? Материйг хөгжүүлээд байгаа юм биш, харин материйг ойлгох ойлголт нь зөв болж ирж байгаа гэсэн үг юм аа. Үүнийг таньж мэдхийн тулд дэлхий бас асар олон цаг хугацаа мөн дээр нь хүний ойлголтын нэг хүлээж авахд бэлэн болоход тэрхүү цаг хугацааг л хүлээж байсан баха. Одоо бид сошиал ертөнцийг хэдийнэ бүтээжээ. Хиймэл харилцаа холбоог бий болгосон. Энэ нь ирээдүйд цаашдаа яаж хөгжихийг бид таашгүй. Мөн сошиал ертөнцийн бас бид хиймэл дүрхөө бүтээж түүгээрээ хоорондоо байлдцгааж байгаа. Яг одоогоос 30 жилийн өмнө хар цагаан пиксел дээр анхны тенс тоглоомыг бий болгож байсан. Энэ тенс гэдэг тоглоом нь ирээдүйд яаж хөгжихийг хинч төсөөлөөгүй билээ. Эс хэд дахин илүү наривчилсан пиксел зураглалтай дүрслэл бүхий тоглоомууд гарч эхэлж байна. Яг л бодит юм шиг тоглоомыг бүтээж байна. Магадгүй ахаад 20-30 жилийн дараа энэ тоглоомууд нь илүү үр дүнтэй бодиттой бас аль нь бодит вэ, аль нь хийсвэр ертөнц вэ гэдгийг тааж мэдхэргүй болтлоо хөгжих юм билүү?
виртуал ертөнцийг бүтээгээд аль хэдийн 10 гаруй жил болцгож. Виртуал ертөнц гэдэг нь хийсвэр хиймэл ертөнц буюу нүдэндээ шил зүгээд тэр ертөнц дотроо ажиллаж амьдарч байгаа юм аа. Түүгээрч дамжуулан мөнгө олох хэрэгсэлж болж болох нь бас тодорхосон юм. Энэ бол байгууламж. Би компьютер програм гэхэд хэцүү байж магад. Энэ жинхэнэ юм уу? Жинхэнэ гэж юу хэлээд байгаа юм бэ? Үнэрлэх, амтлах, харах мэдрэмжийг чамд электрон сигналаар дамжуулж байгаа болохоор чи тэгж боддог уу? Хар. Энэ бол чиний мэдэх дэлхий. 20 дугаар зууны төгсгөлөөр дэлхийд төгсгөл ирсэн. Чи бол хийсвэр ертөнцид байна. Харин жинхэнэ бодит ертөнц бол энэ байна. Жинхэнэ ертөнцид тавтан барил. Хизээ нэг цагт өөхөх үедээ энэ тоглоомоос гарах байх. Гагцгүй тэрэл цагт энэ амьдрал бодитоо эсвэл хийсвэр ертөнц гэдэг нь тодорхой болно. Гагцгүй энэ цаг хугацаанд хариулах нь тодорхой юм. Хэрвээ жинхэнэ амьдрал нь зүгээр л гэрлийн тусгал төдий юм бол бодит амьдрал яг хаана байна вэ?